За өнөөдөр сувдаа бид хоёр маань Хёгокен Химэжи хотод ирсэн. Тэгээд Химэжи хотын хамгийн гоё хэсэг болох Химэжи Жоро алхацгай бүгдээрээ тэгээ алхах замдаа сонь сайхнаас ярилцъя. Сувдаа. Хай. Тэр лайв юм шиг байна. Тий хоёлаа ингэж тойрчих уу? Тэгээ өчигдөр бас нөгөө Осака Ики гадаа нэг хөрх охин дуулаад байсан тий. Хагас бүтэн сайн болвол айлч болсон тий хамгийн гоё гэр бүлийн өдөр байдаг. Гэр бүлэрээ сканууд харагдаад та жоох хөвгтөл айгүй их байна тий. Сая бид тэр галт тэрэгэн цууж явахдаа айгүй олон жоох хөвгтөл хийжсэн. За энд ингээд лайв банд тоглож. Энэгээр ингэж жаад ийшээ гарчтэй. Ондор. За химээч бол харьцангуй хөвдөө газар. Сая бид нар наашаа ирэхдээ Кобе дээр зогсож байна тий. Бас нэг хоёр газар зогссон. Тэгээд босоод том хоттой харьцуулах юм болж байгаа. Жижигхэн хот. Гэтэ химээжи гэхээр хүмүүс химээжи жоо буюу одоо бид хоёр очих гэж байгаа тэр сүм одоо дайн байлдааны үеийн одоо тий хамгийн чухал үе нөгөө point хэсэг тий тэрүүгээр айгүй мэддэг юм билээ. Тэгэл дахиад хаасаагүй ерөн жуулчд их байна дөө. Тэгэл харшаар Японууд хэсэлдэг тэгэр тий ийм их газар жуулчд гэдэг юм. Тэр дээр нэг хөтлөхгүй шүү дээ гол. Тий, гардо. Тэр өнөөдөр нөө хагас бүтэн сая өдөр болохоор хүн их байна тий. Энд чинь ингээд сакура дэлгэх хоёр тэр зурган дээр байгаа ч амар гоё. За нөгөө алдарт химээжиж байгаа маань энэ харагдаж байна да. Энд одоо үеийн бас нэг самурай. Тэнд хоёр зогсоож байна. Ваа. Арт талд нь тэр хоёр байна. Хоёлаа тэрний тэр талд очиж дөхөө. Эднэр ашигласан байгаа юм байна. Энэ хүмүүс чинь Тэгээ ингэ байж идэм ш. Хоёлаа энтэй хамт. Энэ хэд очих гэж байна. За. Химэжи Castle бол 1333 онд анх суурийг тавьсан. Тэгээд 16 дугаар зуунд маш одоо яг ингээд бүрэн цогцоор нь ашиглаж эхэлсэн. Японоос одоо нэгдсэн үндэсний байгууллагын үнэт өв гэдэгт орсон хамгийн гайхамшигтай ордон гэдгээр алдартай. Тэгээд энэ ордон маань одоо гал ус үер
газар хөдлөлтийн үеэр тесжүүлсэн цөөхөн байгууламжуудын нэг гэдэг дотроо бол модон юу маань байгууламж шүү дээ ч дээ. Тэгэхээр тэрүүгээр их гайхамшигтай гэж ярьд юм билээ. Тэгээд цав цагаан өнгөтэй тэгээд шовоо хэлбэртэй учраас одоо химээжиг энэ ордныг бол магтах олон зүйл байгаа. Тэгээд яг энэ дэлхийн гайхамшигыг үзэх гэж дэлхийн өнцөг болон бүрээс олон хүн ирж явд юм байлээ. Тэгээд дээшгээ гарах гэсэн боловч би тэр нөгөө цаг маань оройтод ирчихсэн буцах гэхээр амжихгүй юм шиг байна гэж. Тэгээ ороод нэг ямар ч байсан цагаас 2 цагийн оронд алах хэрэгтэй байна. 戻るべきかいう合図を出すんでもうこんな音を奏でるんじゃなかったよと私は思ってる。チームでテレハが桜いろんな役目があったんですそう人外役っていうあ、そうなんですね。伝令もそこ以上出した感じ。やめてくれ。ないよ。 Энийг зардаг юм уу сэлмийг би авмаар байна гинэ. Хөө бүр үнэхээр сонирхоод байна. Аав нь бойл аюултай гэдгсэн чинь хаан зардын би аавыг жинхэнэ нь байд юм уу л гэдэг энэ хөөрхөн. いろんなものがただのね。 いるいてもな。 Энэ хүү бол очиж чагаад ер нь гэртээ алхаар хөөхтэй юм. Сэлэм эргүүлэхээр юм шиг байна. Тэгээ аав нь санаа зовоод ямар хөөрх юм бэ? Барьж үзэх юм аа. いろんなものに興味があるんや。 Кавай. Тэг нэг бүрчлэн шалгаж байна энэ хүнийг хараа. Тийм хараа. Бүх юм ин барьж үзээ. これは水筒じゃ。水筒。 Гутал хөтлийн харалтай. 水筒。水筒。喉が渇いたら。喉乾いたらここにお水。 Мизэг ирээдээ. 強炭。今は今も空っぽ。拙者が飲むで空っぽ。今からお酒入れようかな思とんや。 Одоо бол дотор нь ариг хийгээд байж. 強炭ってあれよ。 天然やからな。 そういう 植物の。そう。 Амар гоё юм байна. Гутын хараа. これね、そういう植物なんや。 Ийм хэлбэртэй байхгүй байж болдгүй юм уу байна. 自然木じゃないんだけどな。 Мод юм уу. 硬いなんか 竹とかな、竹の縁から縁までね、通したり。 Аа, тэг бүх юм ин барьж үзээ. もうほんまに悪いことばっかりだったらこれでパチンよっと。ムチ。行こうか。そろそろ行こう。ちゃうちゃう。筋があったりないさ、これでこうねしとけ。そう。ここじゃ、ここ。差し棒じゃ。こう人をパチンやすだってこうやああやってここを攻めようとかいう。 Энэ алстай бүр байж удаад байна тэгч юм шүү дээ. Болжиг л бас үзчихгээл байна. Тэг Японд ирэх юм бол та бүхэн маань химээжи жоогоор ирж заавал үзээрэй гоё газар. Дотроо том цэцэрлэгтэй тэгээд нөгөө ордон гэдэг утгаараа маш олон өрөөтэй байдаг. Тэлгүй юм хэвчтэй самуранууд тийм. Тийм хамгаалтынхын баатар матрууд нь л байсан юм шиг байна. Амар царайтай мөртэй. Айгу nice. Айгу тий нэр тий загнах чам шиг царайт ирнэ. Зураг авахулж олно шүү гингөө чи зачаад бид хоёр гэдэг. За бид хоёр одоо эндээс Осака хот руугаа галтэргэндээ суугаад сурсан ирсэн замаараа сурсан руугаа дуулаад бацсан. Одоо хоёлаа годомжныхаа нөгөө талаар нь тий. Тэр энэ талаар нөгөө гар урлах хууч уцсны нөгөө иргэдийн 8 хийдэг газраар яваад ирсэн шүү дээ тий хоолны. Яста гадныхан битүү байд юм. Яг энэ улирал нь гоё бах тий. Хатар халамж болохоор. Тий шүү дээ. Одоо тэгээд нөгөө юу үзэл экспо үзэл тэгэл наашаа ойрхон юм чи тий. Нэгхэн цаг галтэргээр яваал. 5 хоолны мөнгөөр тий. Наашаа гараад шидчих штэ. Ярмаг орхоос. Тий ярмаг орхоос хурдан байсан гээл бид хоёр. Ерөөсө цаг 17 минут галтэргээр явж байгаа л. Тэгэл ирлээ. Гурал хайлтарсан байна да тий. Сая сувда маань нэг Энэ мод аюу гоё харагч мамар гоё хас тий.
Судаа маань нэг сакураныхаа нэг хэдхэн ширхгийг олсон. Зургийн чултгаа аваатахыг гээд авсан. Ястаа сайхан байна. Нэг Монголын нэг юм нэг атайхан салхитай өдөр өгдөн шүү дээ, тий. Зуны өдөр шиг. Химээжи хотол тэгээд магадгүй энэ одоо олон ирж байгаа хүмүүсийн энэ чинь аялал жуулчлалын нэг одоо том цэг штэ тий. Тэрүүгээрээ бас гол юу н эдийн засаг нь бас явдаг бах тий. Тэгээс яг одоо химээжид гээд ингээд ярих юм бол бараг байхгүй байдаг л нэг Японы жижиг хот байгаа байхгүй юу тий. Зүгээр энд ирээд те нэг энүүгээр нь ингээд нэг жоол алхаад тэр дээшээ алхахад тасгал юм биш үү? Өглөөдөө ирээд нэг гүчээл те. Тэгээд бидний нөгөө Улаанбаатар хотод дутагдаад байгаа юм гээд байгаа чи ердөө энэ байхгүй ноон байгууламж хүмүүс ингээд нэг юм хүүхдэд дагалаад эднэр нэг энэ хаваар ингээд гүйчдэг те. Тийм л газрыг хүсэж байгаа чи ердөө энэ юм байна. Тэр ЮНЕСКО heritage болио те. Зүгээр л нэг очоод нэг 50 суудаг цагийг хамтдаа өнгөрөөдөг тийм газар л олон болоосай л гэж бодож байна. Тэгээд удахгүй болох бах уу? Өдргөл байцгаая. Тя. Босноо ярихсан юм ярьсан уу? Болцсон уу? Окей. Тэ. Kobe beef. Хоёлаач бүр хоёр дараалал биф идчихүүлж болохгүй хаа. Чигтэр орой хоолттой гоё юмсан тий. Удаан ямар гоё тэр салаад малаад. Ер нь л аяллаа хамгийн гоё хэсэг чинь ер нь хоол шүү дээ. Cool. Наам гүмэн те нөгөө жижиг хот болохоор дуурхаа болцсон шүү. Дуурахгүй ч гэсэн яваад иргээд. Манай суудачин нэг юм бит хоёр өөр. Кофе уудаггүй. Гэтэ хажуу суугаад шоколад идэж чадна. Бадматай дээр явах юм бол уучих хуйлаа орчихгүй л гэх. Гэтэ манай сувдаа их юм ам хөдлөх юм дуртай. Ам нь хөдлөө явах дуртай. Үгүй юм чихэр мэрхтэй сонь сони юм зүгнээсээ гаргаж ирдэг. Тэ хэлээ айсан зарлцсан Монголд яар гэдэг. Барилга байшингууд нь айгу хуучин байгаа зү тэ. Оо энийг хараа. Энэ тийм меню ба. Энэ юм бэ? Ингээд хөөх юм химээжиж байгаагаар хийчихсэн. Dressmore. Бүр гоёлын болгож шүү дээ. Сайн тэр нөө эки дотор байсан. Дэлгүүрлээ ирлээ. Эки дотор байл хажуудлага болсон зүйл. Ямар хөөх юм хитэлэг юм бэ? А энэ дөө Тэ? Эки дотор байл. Эки дотор ч кимоно гэсэн шүү дээ. Нааша гарч ирж байлаа. Харъя тэ. ёо идэх гэж нэг хэсэг юм болох юм байна хоёулаа. Идэх гэж нэг юм болно. За сувдагийн болохоор юм. За химээжийн хотод Хёго Кен буюу энэ Хёго аймаг дотроо хоёр том хот гин. Эхнийх нь Кобе хот гинэ. Тэгээд юугаараа хамгийн алдартай гэхээр одоо нэг унган байгалаараа хот хэрнээ те байгалыг ингэж гоё хатгалж авч үлдсэн гэдэг нь алдартай юм байна л да. Тэгээд доогоор нь 500 гаруй мянган өрсөн сувгчтай цөөхөн байгаа шүү дээ. Тийм нэг жижиг хөөрхөн хотойнаа тэгээд
химээжи өөрөө нөгөө түүх одоо энэ химээжи жоогоосоо болоод тий айгүй түүхийн дурсгал газар гэж үздэг учраас түүхийн музей, гарден цэцэрлэг хамаг юмараа л урдаа барьж л одоо ирж байгаа жуулчдыг үзүүлдэг тийм газар юм байна. Хоёулаа энэ дугууныхын юмар яваад ах шиг байна. За тэгээд Шоша гэд уулан дээр байрлаж байгаа юу нь болохоор манай эртний 966 оны үед баригдсан тиймэрхүү сүм хийдүүд биш байдаг гэж байна. Тэгээд сая хэлсэнтэй нөгөө байгаль их гоётой учраас тэр нөгөө уул ус голоороо биш гайхуулж одоо байгалийн эзэслэнгээрээ гайхуулдаг гэж байна. За бас нөгөө Японд яг сакура цэцэглэх үеэр ирж үзэх ёстой бас нэг гоё. Энийг хоёлаа үзэх. Нэг одоо газар бол хэмээж гэнэ. За энэ бол юуны кимоно. Ямар ч гоё бэ. Тэгээ нөгөө түр хэлсэн шүү дээ гадны жуулчтай амирх байдаг гэд хэд нартаа зориулсан юмэрхүү. Манай чиг яасан. Түрээслэм шиг байна. Нүүр ам бодож мудаал одоо тэгээд. Япон хүн шиг болж үзье гэвэл энд ирэх юм шүү дээ. Материал. Сая тэр хоёулагд байж харсан Япон хүн тэр бүр иж бүрднэр нэмсэн тий. Би тэр бүр хараад зураг авах болох уу гэж кимоно. Тийм байна. Энэ харж ишгээ орж үзээ хэлээ. Кимоноос гадна ингээд энгийн өмсгтэй Юката гэд тий. Тийм бах тий. Харж үзэх үү. За чи орж инээс миний хараад хараас. За хоёулагийн энэ ороод байгаа энэ газрыг нөгөө Миюки тоор ихсэн шүү дээ тий нөгөө Миюкигийн гудамж гэд шопингтай ийм газар юм байна. Саяхан би тэрийг хараад исэн дийлгүүр юм байна. За химээжи хотод ингээд хараад байгаа байнга тааралдаад байгаа нэг юм шалдан эмэгтэйчүүдийн хөшөөнүүд байгаад байгаа байхгүй юу. Тэгээд яг үнэхээр яагаад ингэж байгаа юм бол гэсэн чинь зүгээр л одоо урлагийн бүтээл. Тэгээ одоо энэ тийшээ галерны бодол байгаа. За энийг олвол Утамай Дори гэж тий. Утамай Дори гэдэг энэ зам дагуул юм байна. Нөгөө химээжи жоогоос ийшээ урагшаа хүртэл газар иймэрхүү нүцгэн шалтанд янз бүр л энэ зөвхөн идэрч биш тий. Ийм хөшөөнүүд аяг их байна. Тэгээд хөшөөн байнга таардаг болохоор химээжи гэж хаанах юм гэхээр ягаав нөгөө шалдан хөшөөтэй гэдэг нэртэй. нэрээрээ бас тий нэрлэгддэг гэж байна. Стрит арт. Стрит арт юм шиг. Энд бол ингээ нам гүн байгаа юм. Ийшээ энэ дотор ороод нөгөө Миюки Дори гэж тий. Тийшээ оронгот зөндөө юм биш тий. Бужигнжсэн тий нөгөө тал та. Яг хот маань ердөө тал өдөр ирээл явах болох юм дөө. Тэ ирээл энэ хавар хоолунд идэж химээжи жоогоороо бүтэн цаг яваад би тэр сая нөгөө цаг жоохон бага байгаа ч гэсэн юу яаж нөгөө нэг хүн тэрэг шиг юм явж ахаар нунж үзье гэснэ. Нэг сонин хүн чанар зулгаагаад хүнд ингээд чирүүлэгч байх одоо хүнээр ингээд төрүүлээд явна чи өөрөө нэг юм тий ядрах бах гэд хоёлаа болчихлоо. Би нөгөө амтны өрөөлөнд очиж чаддгүйтэй адилхан. Амтны өрөөлөнд очих хэцүү байдаг байхгүй. Харин өрөвдөд харж чадахгүй байж тийг. Нөгөө талаар бас янз бүрийн хөшөөн. Тийм байна. Битүү байна. Тэ янз бүрээрээ байна. Тийм байна ч тоо.